Эзний хайр инрэл дуустдаггүй. Өршөөлт нь төгсгөлгүй. Өглөө бүр энэ нь цоо шиг. Таны итгэлт байдал юутай аваагаав. Хермоны шүүдэр өглөөний хөтөлбөр эхэлж байна. Өглөөний мэнд. Өглөөний мэнд хүргэе. Итгэл радиогийн эфирээс Хермоны шүүдэр өглөөний хөтөлбөр эхлэхэд бэлэн болсон байна. Эфирт пастор Сайна болон хөтлөгч Оми нар ажиллаж байна. Сонсогчдаа сайхан амарсан уу? Танд шинэ 7 өдрийн мэнд хүргэе. За тэгээд бидний хувьд бол Хермоны шүүдэр нэвтрүүлэг нь бол өглөөг хамтдаа эзний үгдээр суйрлан хамтдаа угтах юм гайхамшигтай цаг байгаа. Тэгээд бас хамтдаа байдаг та бүхэндээ маш талархаж та бүхний амралтын өдрүүд болон амьсны баяр гоё ивэлтэй болсноо гэж та бүхэнд амьсны баярын бас мэндийг хүргээд эхэлж байна гэж. Тэгээд энэ 7 хоног өнгөрсөн 7 хоног бол үнэхээр гайхалтай. Эзний тэр гайхалтай утга учиртай амьсан баярыг хамтдаа тэмдэглэсэн, дурсан сансан, амьдралдаа бас дахин хувагласан тийм өдрүүд болж өнгөрлөө. Тэгээд бидэнд бас дахиад нэг шинэ 7 хоног эхэлж байна. Дахиад бас шинэ эхлэлүүд эхлэх баха гэж бодож байна. Тэгээ бид нөгөө уламжлалт ёсороо 7 хоног бүр өөр библийн номнуудыг сонгоод тэндээсээ суралцж байгаа. Тэгээ бид онцгойлон энэ 7 хоног Тесалоник номоор явахаар болсон байгаа үгийн цаг маань. Тэгэхээр энэ 7 хоногийн турш бид Тесалоник шинэ гэрээний Тесалоник номоос суралцах нэ. За тэгэхээр шинэ гэрээний Тесалоник ном биднэрт юу өгөх вэ гэдэг нэг асуулт байж болно. Тэгвэл бид нар хуучин гэрээг бол израилчуудад Бурхны ард түмэнд зориулагдсан, илүү зориулагдсан ном гэдэг бол мэднэ. Яг мэдээд Бурхны ард түмэн гэдэг утгаараа бид ч гэсэн одоо бол түүнээс бол олон зүйлүүдийг хэрэгжүүлдэг. Тэгээд шинэ гэрээнээс бол Христийн дотор авагдсан, Христийн дотор байгаа бүх хүмүүст хамаарах. Бас бидний амьдралын хэв маягт хамаарах. Тэгээд итгэгч хүн итгэцгээрээ дараа нь яах вэ гэдэг олон асуултанд хариулдаг гэдгээрээ бол маш их чухал ач холбогдолтой ном байдаг. Тэгээд бид нэр өнөөдрөөс хавлаад ингээд Тесалоник номноос нэг 5 ишлэл өглөө болгон сорно. Тэгээд та бүхэн хамтдаа байгаад бас хамтдаа суралцах. Бас магадгүй энэ номоос суралцж ирсэн хин нэг нь та бүр амар одоо коммент дээр номлохгүйгээр богино хэмжээнд бас ийм зүйл сонсч ирсэн гэж хуваалцах юм бол бидэнд маш хэвэл болно шүү гэдгийг бол бас хэлмээр байна. Тэглэв ах уу. Тэгэд бид Хермоны шүүдэр өглөөний хөтөлбөр эхлэхээс өмнө одоо 5 минутын сонсогчдод тийм цаг гаргаж өгж байгаа. Энерги цаг гаргаж өгж байгаа. Тэгэхээр тэр цаг дээр өнөөдрийн суралцах ишлэл маань тодорхой болчихсон байдаг учраас та бүхэн маань тухайн ишлэлийг уншаад өөрсдөө эзэн танд юу сануулж байна тэдгээр зүйлсүүдийг эзний өмнө гоё энерги цагууд гаргаад гоё бас өөрсдөө хувьдаа бас гоё судалж үзээсэй гэж бодож байна. Тийм тэгэж үзээд үргэлжлүүлээд бас суралцаарай. Тэгээд хэдүүлээ үгийн цаг руу орохоос өмнө хамтдаа магтцгаая. Тэгээд үнэхээр энэ өнгөрсөн 7 хоногийн турш айгүйх магтсан байх гэж бодож байна. Тэгээд бид бол үргэлж магтаалыг, алдар хүндлэлийг түнд өгсөөр байдаг. Тэгэхээр энэ өглөө ч гэсэн хамтдаа эзний өмнө ирээд түүнд магтаалыг өргөцгөөё. Агуу загалмай бишрин харахаа намайг гэж та амин өгсөн гэж юу өдрөөс өдөрт би мөнхийн эзэн тантай улам адил болж загалмай хүчээр би үнэхээр өрчтөгнө агуу загалмайг бишрин харахаа намайг гэж та амин өгсөн гэж юу өдрөөс өдөрт би
эзэн тантай улам адил болж загалмай хүчээр би үнэхээр өөрчлөгднө. Тантай талархыг сэтгэлийн гүнээс имагонэр аварсан эзэндээ тантай талархыг сэтгэлийн гүнээс загалмай хүчийг төлөө агуу загалмай бишрэн харахаар намайг гэж та амиа өгсөн гэж юу өдрөөс өдөр би мөнхийн эзэн тантай улам адил болж загалмай хүчээр би үнэхээр өөрчлөгднө. Тантай талархыг сэтгэлийн гүнээс имагонэр аварсан эзэндээ тантай талархыг сэтгэлийн гүнээс загалмай хүчийг төлөө сэтгэлийн гүнээс имагонэр аварсан эзэндээ тантай талархыг сэтгэлийн гүнээс загалмай хүчийг төлөө тантай талархыг сэтгэлийн гүнээс имагонэр аварсан эзэндээ тантай талархыг сэтгэлийн гүнээс загалмай хүчийг төлөө загалмай хүчийг төлөө загалмай хүчийг Өглөө бүр хайр инэрлээ надад сонсгооч. Танд л би итгэдэг үлээ. Явах замыг минь надад зааж өгөөч. Танд л би сэтгэлээ өргөн байна. Дуулал 143-ийн 8. За бид өнөөдөр хамтдаа 2 дугаар Теслоник номын 3-ын 10 дугаар ишлэлийг хамтдаа үзэх байх тий. За тэгэхээр 2 дугаар Теслоник 3-ын 10 дээр Паул ажил хөдөлмөртэй холбоотой маш их юм одоо юм юу гэдгийг зэмлэлийн үгийг бол хэлсэн байдаг. За бүгдээр хамтдаа харъя л та. Бид та нартай хамт байхтай хүртэл хэн ажил хийхийг үл хүсэн тэр бүү идэг гэд тушаадаг байсан гэж хэлсэн.
Бид та нартай хамт байхтай гэдэг үгийг хэрэглэсэн. За Тесалоник хотод Паул 3-7 хоног дайрч өнгөрч байгаа нь юун дээр харагддаг. Үйлс номон дээр. Тэгэхээр бүгдээрээ бодоод байт. Та хин нэгэн хүнтэй хамт байх үедээ тэр хүнийг ер нь шинждэг л байлгүй дээ. За энэ хүн юм байна, цэвэрч юм байна, ингэдэм юм байна. За юмаа ингэж хэрэгэлдэг юм аа, юмаа ингэж ашигладаг юм байна те. Энэ юмнууд баахан юм даахгүй нөхө болоо ураана гэж баахан юм цуглуулчаад огт хэрэгэлдэггүй юм байна те. Энэ хүн нөгөө хүмүүсийн яриад байдаг хүн биш вэ? Тийм үү? Одоо энэ хүн яг үндэ тийм ч бас мэдлэгтэй хүн биш юм байна гэдэг ч юм уу те. Би нэг их сургуулийн багштай ярилцах үедээ би нэг юм ойлгож авсан. Нэр үнэхээр энэ хүн тэр нийтлэлүүдийг эрдэм шинжилгээний юмнуудыг бичсэн гэж юу гэж надад бол бодогдсон байхгүй. Тэгээд тэгсэн чи харин дараад нь тэр хүний талаар хүмүүстэй ярьж байхад яг тэр хүн судалгаа болон эмгтгэх тэр тал дээр үнэхээр гайхалтай өгөгдөлтэй хүн гинэ. Намнаас юм олж чаддаг, юм хүний ярьж байгаа зүйлээс чухал зүйлийг одоо ялгаж сонсож чаддаг үнэхээр гайхалтай өгөгдөлтэй гэж хэлж ирсэн байхгүй. Тэгээд би за би үнэхээр том хүний талаар жоохон яарад хөнгөн дүгнэлт гарах гэжсэн байх шүү гэж бол бодож ирсэн. Паул өөрийнхөө хамт илгээлтийн багтай хамт Тесалоникт ном одоо хотод 3-7 хоног байх үед тэд хэд хэдэн зүйлүүдийг бусад хотуудад харуулж исэн шигээ харуулж исэн юу гэхээр тэд очисон хотынхон хүмүүсээр өөрийнхөө илгээлтийн зардал болоод өөрсдийнхөө хоол хүнс байх байрлах байр маяг гэдэг ч юм уу тийм зүйлүүдийг гаргуулдаг байсан гэдгийг бол бид бол мэдж байгаа. Бид өнгөрсөн 7 хоногт Филемоны талаар суралцах үед Паул Филемон чи надад өрөө гаргаарай гэдэг үгний юу гэхээр зүрх сэтгэлдээ намайг байлгах тийм өрөө гаргаарай гэсэн утгатай тий. Би та нартай хамт байхтай хүртэл гэж хэлэхдээ бид гэдэг үгийг хэрэглэсэн. Энэ нь Паул болон түүний нөхөд. Паул болон түүний нөхөд Тесалоник хотод байх үедээ тэд нэр үнэхээр гайхалтайгаар өөрсдийнхөө төлөө хөдөлмөрлөж байсан. Бид бас Эфес номыг үзэх байх л та. Эфес номын тал удирдагчтай Паул сүүлийн удаа уулзахдаа тий 3 жилийн туршид өдөр шөнөгүй нулимс сасгаруулan та нарын төлөө одоо хөдөлмөрлөж ирснийг мань та нар санаж яваарай. Тэгэд энэ гараараа гэж хэлсэн байна. Энэ гараараа гэд магадгүй ингээ Паул гараа өргөхөд тэр нэг юм ном цааснаас өөр юмтай зурладгүй бичиг хэргийн гар биш те. Харин арьсчин хүний тэр майхан ойдаг хүний ажил хөдөлмөр хийдэг хүний тийм гар байсан гэдэг нь бол мэдээж бол ойлгомжтой. Тэгээ Паул бол Тесалоник хотын талд бид хамт байхдаа хүртэл хэлдэг байсан гэдэг нь үгээр угаасаа та нартай хамт ингээд 3-7 хоног ч өнөө хэдэн 7 хоног ч өнөө хамт байх үедээ бид өөрсдийнхөө төлөө та нарыг цуглах боломжтой тэр амралтын өдрүүдэд эсвэл оройн цагт та нарыг цуглах үед одоо та нарыг тав тухтай идэж уух юмтай те бас үүдгийн та нарыг хамгийн цуглах боломжтой газар цуглуулж те өөрсдөө ч гэсэн та нарыг те хүмүүс бидний төлөө ярьчихэд хахад яана ширээн дээр нь тавих юм байхгүй, талах байхгүй, дарс байхгүй, ус байхгүй гэж санаа зовлгүй. Бид өөрсдөө болгоод тэгээ та нарт зөвхөн сайн мэдээг л авч ятсан ийм одоо бурхны дарснаар байхыг хүссэн. Тэгээд тэр үед та нарын дотор янз бүрийн ажил хийдэг хүмүүсийн харахтаа бид нар хэлж ирсэн шүү дээ. Санаж байна уу? Та нартай хамт байхдаа хүртэл хэлсэн шүү дээ. Хэн ажил хийхийг үл хүснэ тэр бүү идэг гэж. Их олон хүмүүс Христэд итгэгчдийг ингээд бусадтай хуваалцах одоо хувь тавилантай гэж бол хэлж байгаа. Тэгээд би бол тэрийг бол үгүйсэхгүй. Тэ? Гэхдээ хинтээ хуваалцах гэдэг үгийг асуумаар байна. Бидний хинтээ хуваалцна гэж боддгийн. Тэ? Бидний хинт ингээд юмаа ингээд өгөөд илүү гаргаад өгөөд ингээд эсвэл хэнийг даагаад эсвэл хэнийг хувцлаад хэнийг хооллоод ундлаад ингээд явдаг гэж боддیں۔ Хүмүүсийн хайсан хүмүүс харж үзэхгүй байгаа. Хүмүүсийн нийгэм төлөөлшөрөхгүй байгаа. Хүмүүсийн нийгэм амьдралын хэрэгцээ эгэлж ирийн өдөр тутмынхаа зүйлүүдийг хангаж чадахгүй байгаа. Хангаж чадахгүй болсон, эрэмдэг болсон, бэлэвсэн болсон те өнчин асар шаламжлах нэгэнгүй болсон. Тийм хүмүүстэй бид нар хуваалцахаар бурхан биднийг яг тийм зүйлд урайлдаг гэж. Тэгэхээс бид нар өөрсдөө авч чадж байгаа, амьдарч чадж байгаа тийм хүмүүсийг бид нар өнөөдөр хоололж ундалж тэгж явах гэж одоо юу гэдгийг бидэрт нэг тийм илүүдээ гарсан тийм юу бол хэрэг байна гэж.
Яагаад Христэд итгэгчдийн бусадтай хуваалцж байгаа өглөг болон бусадтай хуваалцж байгаа зүйлүүд нь маш их үнцэнтэй байдаг юм бэ? Яг бол Христийн дотор ажил хөдөлмөр хийж амьдрна гэдэг нь өөрөө асар их утга учиртай зүйл байхгүй. Ажил хөдөлмөр гэдэг бол Бурхны тогтоосон зарчим, Бурхны өгсөн өгөгдөл байна. Энэ бол бидэнд гим нүглээс ч өмнө байсан зүйл. Бид өнөөдөр ажил хөдөлмөрийг ингээд ажил хөдөлмөр бол ингээд хараагдсан зүйл, Бурхантай хамт эйдэнд байжгаад хөөгдснөөс хойш хийж эхэлдэг болсон зүйл гэж хэрвээ та бодож байгаа бол та уучлаарай, та буруу юм бодсон байна. Хоёр зүйл гим нүгэл хийхээс өмнө бий болсон. Нэгдүгээрт гэр бүл, ажил хөдөлмөр хоёр. Тэгэхээр ажил хөдөлмөр гэр бүл хоёр бол Бурхныг хамтагаад Бурхан өөрөө өгч яаж ажиллахыг заасан. Хүмүүс өөрөө Бурхны бас нэг ажил хөдөлмөрийн нэг бүтээл нь. Тийм үү? Тэгээ тийм учраас Бурхан бол ингээд орчлон ертөнцийг яаж зүй тогтолтойгоор бүтээж тэр зүй тогтол хааны газар нь ямар нэгэн байдлаар хин нэгний оролцоо болох хэрэг оролцоо гарах үед хүн хэрхэн оролцох вэ? Тэр Бурхны олон бүтээлүүдийн нэг бол хүн хэрхэн оролцох вэ? Одоо шинэ бид нэр менжний тухай ярил л да. Тэгэх юм бол менж чи нэг голыг голын эмч штэ. Тийм үү? Тэр ингээд голын ирэг дээр ингээд дасралтгүй ингээд ургаал ингээд яваад байдаг тэр моднуудыг чинь минжил цэвэрлэж юу гэдгийг голын усыг ч гэсэн тэр хэмжээгээр бас цэвэрлж идэг гэж. Тэгэхээр хүн болон энэ дэлхий дээр Бурхны бүтээсэн бүхий л амьд зүйлсүүдэд Бурхны бүтээсэн гайхамшигтай тогтолцооны нэг хэсэг байж тэр тогтолцоог явуулахад нь оролцоог Бурхан өөрөө бий болгосон. Ажил хөдөлмөр бол бидний Бурхны хаанчлал болон Бурхны энэ бүтээсэн орчлон ертөнцид оролцох бидний оролцоо байгаа юм аа. Эхнээсээ Бурхан хүнийг ажиллах зорилготой бүтээсэн. Бурхан Адамыг цэцэрлэгийг арчилж хамгаалах үүрэг бол өгсөн байдаг. Тэгэхээр энэ бол ажил хөдөлмөр гэдэг бол шийтгэл биш. Ажил хөдөлмөр гэдэг бол бас юу гэдгийг дарамт шахалт бол уг нь биш байгаа. Ажил хөдөлмөр гэдэг бол хариуцлага, зорилго. Тэгээ Бурхантай хамтдаа энэ амьд амьсгалж явах үедээ яг энэ амьд амьсгалж явах үеийнхээ ямар нэгэн юм хэсэгт оролцоотой тийм үү чухал хэсэг нь байх тэр боломжийг Бурхан ажил хөдөлмөрөөр дамжуулан бидэнд олгодог байхгүй. Чи байхгүй байсан бол бид энэ бүхнийг амжихгүй байлаа. Тийм үү? Чи ирж бид энэ бүхнийг дуусгах боломж гарлаа. Тэгэхээр бид энэ ажил хөдөлмөрийн талаарх өөрсдийнхөө ойлголтуудыг бол маш их ойлгох хэрэгтэй байна. Хэрвээ та ажил хийхгүй яваад байгаа хааны газар таны оролцох байсан, бүтээх байсан бүтээмжүүд зогсон байдалд орцсон байна гэсэн үг болж байна. Хэрвээ та ажил хөдөлмөр хийдэг юм байж ажил хөдөлмөр хийсэн хүнээс хүний юмыг ингээ хүртэж амьдрий гэж ингэж бодож байгаа бол та аль хэдийнэ муу сүнсний боол болж хөнгөн хялбар аргаар хүнд хүчээр хөдөлмөр хийж сөрж зөв шударга байхын тулд тэмцэж олсон тэр хүмүүсийн юмнаас авдаг болсон байна. Ажилгүй хүн амархан залхуурал өртөн сөрөг бодолд орно буруу зүйл татагтана. Паул хэлэхдээ ажилгүй хий яригчдад олон болж байгааг сануулаад зогсохгүй тэднийг идэх хэрэггүй гэж бол ярьсан баг. Яагаад гэвэл итгэгчдийн ширээн дээр тавьсан тэр талхчин ямар их энэ дэлхийн нүгэлт гэмт буруу байдлаар мөнгө олдог арга чаргуудыг бүгднгийн хойш нь тавьж байгаад Бурхны зөв Христийн заасан дагуу олох гэж ямар их сорилт дарамтыг туулж ээж тэр бүхнийг Бурхан дотор олж авсан гэж бол бодож байна. Тэгээд түүнээсээ хуваалцж яхад түүнийг нь ажил хийдэг хүмүүс авахыг хүсэж байвал энэ бол буруу зүйл болж байна. Өнгөрсөн баасан гарагт ингээд миний хувьд ингээд таасан дээр ингээд бичээд ингээд төлбөр тооцоо ч юм уу зохицуулах шаардлагатай санхүүгийн олон асуудал ингээд гарч байгаа байхгүй. Тэгээд би түүнийг ингээд бичээд ингээд сууж хахад тэр миний олж байгаа орлого бүр ойрын үед орлогоос ч давж гарсан. Тэгсэн ч гэсэн би орой гэрлүүгээр алхаад явж хахад тэр бүх зүйлүүдийн бараг 80% тэнцэх хэмжээний асуудлууд бол шийдэгдсэн байсан. Ах トゥ усын дэмжлэг тусалцаагаар Тэгэхээр бид нэг зүйлийг маш сайн ойлгож авах хэрэгтэй. Эфес 4:28 дээр өөрийн гараар хөдөлмөрлөж хэрэгцээтэй нэгэнд өгөхийн тулд бид нар бол ажиллаж, орлого олж бас хуваалцаж амьдардаг байх хэрэгтэй. Хэрвээ хүмүүс зөвхөн тань ажиллаж, орлого олоод тэгээ тантай хуваалцсан гэж та хэрэг бодож байгаа бол та яагаад өөрийгөө тэгж бодож байгаагаа сүүлийг бодож үзээсэй гэж хүсэж байна. Ажил хөдөлмөр бол хатуу шийтгэл биш. Харин хариуцлагатай амьдрах гайхамшигтай Бурхны ивэл өрөөл байгаа юм гэж
өөрийнхөө бүтээж, өөрийнхөө өрөөгдөж олсон зүйлээ хүний ширээн дээр тавих юм эсвэл хүнтэй хамт хуваалцах нь энэ бол Христ итгэл амьдралын хамгийн гэрэлгийгээтэй аж аргалтай цаг мөчүүдийн нэг байдаг юм аа. Таны аясан их шиг аялгүй намайг хүрээж зүрхэд хүрээ аюултайснаас намайг ачуулж эцэг надаас залуулж өгөө би дахин бочлоодохгүй би бол таны хүүхэд би дахин бочлоодохгүй би бол таны хүүхэд хилээд бүрэлдэхээс өмнө сонгон нэрээр минь та намайг дуудсан уртан болон дахин мэндэлсэн тул үнэт цустан суцаа мингүй би дахин бочлоодохгүй би бол таны хүүхэд би дахин бочлоодохгүй би бол таны хүүхэд Бид өнөөдрийн үгийн цагаараа 2 дугаар Тесалоник 3:10. Би та нартай хамт байхдаа хүртэл хэн ажил хийхийг үйлхүүлсэн тэр нь бүү идэг гэж тушаадгаа гэсэн ишлэлийн дагуу суралцлаа. Тэгээд маш чухал эзэн бидэнд өгсөн энэ үн цэнтэй зүйлүүдийн бид нарыг ингэж бүтээсэн те
Тэр үнцэнтэй зүйлүүдийн талаар бид суралцлаа. Тэгээд бид бас тэгж хөдөлмөр маань шийтгэл биш, харин энэ бол Бурханаас өгсөн тэр үнцэнтэй зүйл юм аа гэдгийг бид ойлгож авч гин. Тэгээд бас эдгээр энэ хөдөлмөрлсөн зүйлсүүдээ бас хэрэгцээтэй хүмүүст нь хуваалцах бас тэдгээр зүйлсүүд чухал санагдаж байна. Тэгээд сонсогчдоос маань бас бичсэн маань алтаа бусдаа хуваалцах нь баяр хөөр юм аа гэж бичсэн байна. Тэгээд хийж буй ажилдаа ядарч туйлдан шантрахгүй байхын төлөө эзэн танаасаа гуйж байна гэсэн одоо маш олон хүмүүс одоо ажил хөдөлмөрийн гараан дээр гарчихсан, ажил хөдөлмөрлөлөөд явж байгаа. Тэгээ та хаач ямар ч нөхцөл байдалд ямар ч талбар дээр ажиллаж исэн энэ бол ингээд эзний төлөө бас хийх тий зүйл шүү. Эзэнтэй зүг хамт эдгээр зүйлсүүдийг бас хийгэрээ гэж та нарыгаа урамшуулмаар байна. Тэгэхээр ажил хөдөлмөрийн талаар бодохоор Йосепийн талаар бодохгүй байх ярахгүй. Тэгээд Ёны Эхлэл номын яг хэдгээр үлгийн санахгүй байна. 38, 39 дэх үлгийн 22 дээр байдаг шиг санаж байна. Ажил болгондоо Йосеп хариуцлагатай байсан гэдэг. За Йосепийг ямар ажил хийж ирснийг санаж байгаа шүү дээ бид нэр. Боол байсан. Шоронгийн харгалзагч байсан те. Энэ ажлууд яг үнэндээ хийхэд гоё ажлууд байгаагүй байхгүй. Бид нэр ажлын гоё муухайгаас шалтгаалаад эсвэл биднэрт өгж байгаа мэдрэмжээс шалтгаалаад тэр ажилд хандна гэж бодож ивэл айгүй хэцүү байхгүй. Өнгөрсөн 7 хоногийн одоо ээлт баасан гаригийн орой бид нэр ярилцдаг шүү дээ. Есүсийн аваа та хүсвэл энэ одоо те хаягийг надаас холдуулаач гэж. Хүн төрлөختнийг аврахын төлөө Есүс Христ Бурхны тэр авралын гайхамшигтай төлөвлөгөө Бурхан үргэлж ажилласаар байсан. Тэр биднийг буцааж авахын төлөө ажиллаж байгаад түүнийхөө үр дүн гүйцэхийн тулд өөрийн цорынгаан цайртай үг энэ дэлхий рүү илгээж тэгээд хүн Гецсеман цэцэрлэгт ажлынхаа хамгийн хүнд хэсгийн өмнө та яг энэ хэсгийг надаар хэлэхгүй гэж болох уу? Яг та хүсчихвэл би хийнэ гэж хэлж байгаа энэ дуулууртай байдал нь биднийг өнөөдөр мөнх хамтаа болгосон гэдгийг бид санаж ах хэрэгтэй. Ажил хөдөлмөр гэдэг бол ямар нөхцөл байдалд ямар удирдлага одоо эсвэл бид нар яагаад тэрийг хийж байгаагаас шалтгаалаад мэдрэмж болон амсаж байгаа зүйл нь янз бүр байж магадгүй. Магадгүй бид нар дайны хөл дүрэгдэж эсвэл муу хүмүүсийн захиргаанд байж эсвэл бид нар хавчигдаж шалтгаангүйгээр үдэн ядагдаж янз бүрийн нөхцөл байдалд янз бүрийн ажил хийх болсон байж магадгүй. Гэхдээ ямар ч нөхцөл байдалд орсон Бурхан таныг дагаал явж байгаа гэдгийг санаарай. Амен. Ажил хөдөлмөрийг бий болгогч, ажил хөдөлмөрийг хэрхэн хийх хүчийг өгөгч, мэрэгэн ухааныг өгөгч, үр дүнгийн шударгаар шагнагч нэгэн таныг харж байгаа шүү. Ганц залбирая. Орчлын ертөнцийг бүтээсэн эзэн минь шинэ 7 хоног эхэлж байна. Бид өөрөөсдийн ажил руу явж байгаа. Та биднийг ивэж өрөөж өгөөч. Зөв харилцахад, зөвөр хийхэд, зөвөр дүгнэхэд, бас зөв хүмүүстэйгээ хамтрахад туслаач. Бас бид амьдралдаа байгаа альва буруу зүйл хийснээсээ болж үргэлжилж байгаа янз бүрийн ээдрийг тайлах боломжийг та бидэнд өгөөч. Энэ 7 хоногийн туршид олон зүйлийг суралцахад та туслаач. Энэ 7 хоногийн туршид олон зүйлийг таны нэрээр бүтээхэд туслаач. Есүс Христийн нэрээр залбирanгуйлаа. Амен. Энэ хүрээд манай хөтөлбөр өндөрлөж байна. Итгэл радиогийн эфирээс Хермоны шүдэр өглөөний хөтөлбөр танд хүрлээ. Хамт байсан сонсогч танд баярлалаа. Маргааш энэ цагта эргээд уулзцгаая. Эзэн таныг Харж хандах болтугай. Эзэн зүрхийг чинь Бурхны хайр ба Христийн төвчөрт чиглүүлэх болтугай. Хермоны шүдэр өглөөний хөтөлбөр танд хүрлээ.